Зя сайн байцгаана уу? Ариун санаад байна. Зя. Цаг одоо 12 цаг 40 минут болж исэн сая явж ирээд. Тэгээд ногоортлоо унтж байгаа одоо босч ирлээ. Нүрээ угаацгаая. Тэгээд нүур амрамраа угаагаад нөгөө хувц хувцаа өмсөд бэлтгэлтэй явцгаая. Зя үсгэдгээ болсон. Зя. Сонин саран солиогоо чи юу яцгаана хүүхдүүдээ? Хүүхдүүдээ. Нүрээ угаацгаая. Зя, энэ нэг имийг манай найз залуу өөртөө авахтаа надад бас авсан гэсэн хөөх юм. Манай найз залуу бас үнэн хөөхөө. Нэг юм өөртөө авахтаа л алдаа хав. Заавал аван заяа. Гэтэ аваг байх юм бол би угаасаа барьцаал идэж. Ой, энэ гоё аяг авсан биз дээ. Миний ханаа. Энэ нөгөө нэг арсны гүмэн л ороод вибратор гэдэг заяа. Тэгээ ингэж арсны гүмэн л ороод тэгж гоё гүмэн цэвэрлэх юм баха. Тэгээ манай хүн реклам энэ төр харж байгаад өөртөө авахтаа бас авцсан гэдэг хөөхөө. Өөр нэг хараад хад заяа манай зөвлөө. Яг ингэж миний яг хамгийн өргөн хэрэглээний тийм зүйлсүүдийг амар тийм анхаардаг за. Жишээлбэл витамин, миний дахианы цээж мах, уураг, муураг энтриг. Сүүлд нөгөө нэг усныгаа 2 самавыг алга болгосон гэдэг гэсэн юм байна гэжлээ. Салгалсан, малгалсан. Нэг бодлын дээр Daiso гэдэг газраас нэг 2-3 мянгаар усны сав аваад үүрдэг усны сав аваад тэгээ өвж энэ төр гэдэг. Тэгээд таахгүй юу? Тэгсэн чинь усны сав авч бэлгэлэн өөч миний ари уурган дуусчихсан. Чиний уургийг чи хамт захиалсан шүү. Гээл тэгээд витамин энэ сайн ч гэдэг тэрний энэ сайн ч. Тэгээ витамин бэлгэлэн амар хөөхөө бүргээ. Нөгөө нэг яг уг хүн нь ерөөсөө арх марх уудаггүй 50 мянга татдаггүй энэ тэргээр орж гарч зөлбөрдгүү тэндгүү уучраас ч тэгдэм үү амар тийм гэр амтай юу л тийм эмхтэй юм шиг заяа. Тэгэл гэртээ ингээл угаалгын машинаа солихоор болчих автомат тоос орогч авахар болж хөргөгч жоохон ханны өнгөтэй таарахгүй байна. Хөргөгчөө соёлно байл гэх бүргээ хизээж миний анзаардаггүй тийм жижигэн зүйлсээ амар анзаардаг заяа. Тэгээ хараад ихлээр ингээд аюул юм гэр амтай бүр хайр юм. Тэгэхээр иймэрхүү байхад болж шүү дээ. Энд тэгээ бас нөгөө нэг хасч масч болд юм байл хүчин. Гэхдээ уг нь би чи эмхтэй хүн шүү дээ. Надад нэг ядлаа өнө нэг ийм юм байвал байхаар шүү дээ. Гэтэ би ерөөсөө ийм авч байгаагүй заяа. Нүр мөрөө угаахад янз бүрийн юм ямар ингэж үрж мөрдөг ч юм уу. Ерөөсөө ийм авч байгаагүй байхгүй юу? Тэгээд баярлаа. Найз залуундаа баярлаа. Тэг угаагаад ингээ өлөгч юм. Баас байхгүй мөртлөө хөөрхөн хідэн хүмүүс нь бас доош унжчихжээ. Би ингээд багтаа амар урт сормостой хүүхдээс ахгүй миний сормос бүр айгүй урт заяа. Тэгээд ингээд цэцэрлэг тахта би 24-ийн цэцэрлэгт явдаг байсан хгүй яаж л гэдэг лөө. Нэг өдөр аваач өгөө 5 дахь өдөр ингэж ирж авч мавдаг за. Яа. Одоо тийм амар ярганы газар байхгүй зү бурган би. Тэгээ 24-ийн цэцэрлэг гэдэг хад манайх яг манай хажуу талын ангид болохоор яг тийм амар жоохон яашлын ангийн тийм хүүхдүүд болохоор өдрийн анги заяа. Тэгээ тэнд манай хамаатны хүүхд явдаг. Надтай хамт амьдардаг хүүхд маань. Тэгээд яг ингээд би яг тэдний ангиг харах цагийг ингээд төхүүлээд би ингээд үүдэндээ ингээд зогсож идэв заяа амар ингээд байлэр. Тэгээ ингээд яг тэр манай хамаатны их хүүхд таахгүй яваад орчлоо гингүүд шууд би өөрийнхөө нэг төмпөнгөө ухаад төмпүүшгээ ухаад ингээд хувцаа аваад гараа цухтаачдаг гэсэн заяа. Сургууль цэцэрлэгийнхаа үүдэнд төлөөгч байгаа. Тэгэж би бол 3 удаа тэгж гар цухтаажсэн. Мэдээж би чинь жоохон хүүхд юм чи мэдээж багш нартаа баригдлгүй яах вэ? Тий сормос ярьж байсан шүү дээ. Тэгээд ингээд би чинь багахта амар сонь ингээд цэцэрлэгийнхаа багш нартай ингээд хамтдаа ингээд цэцэрлэгээ цэвэрлж мөврлээд хүүхдүүд унтцсан ягуур хамт цэцэрлэгээ цэвэрлж мөврлж ирсэн ингээд бичээ иддэг гэсэн аахгүй юу? Тэгээд тэгсэн чинь нэг өдөр ингээд хумс авдаг өдөр энэ төрөө тустай байдаг. Тэгээ хумс аваад ингээд багш нар хумс авч аваад ингээд хумсны утга ягмарсан миний нүдэнд ингээд харагдах газар тавьчихсан аахгүй юу? Тэгээ би тэрийг ингээд унттлаа ингээд бодсоор л байсан цаа хумснууд тэнд байгаа даа. Тэгээ ингээд боссон чинь ингээд хүүхдүүд бүгдээрээ унтцсан багш маш хаанж байгаа бүүмэд. Угаасаа цэцэрлэгийн том өрөө чинь ингээд тэр чигт гэрэлтэйгээ байдаг гэсэн аахгүй. Тэгээ би ингээд чимээгүй гарч явчихсан нэг хумсны утганд барьж аваад ингээд өөрийнхөө ингээд сормосыг ингээд тойл байгаа шүү дээ.
Сормоос нь толио харсан би сормоос аим урт харагдаад бүр аим урт харагдаад. Тэгээ би ингэ сормоосныхаа утгыг барьж байгаа бүх ингэ сормоосоо бүгдийг ингэ аваад. Гэхдээ тэр одоо бага хахад яаж нүд рүүгээ шаачаагүй тэр одоо. Тэгээ дараа нь ингээд юу болоод хагас бүтэн зам болоод ээж ирж авч байгаа шүү дээ. Ээж бүр гайхаад. Чиний наад нэг сормоос чи хайжцсан яриу санаа гэл тэгэхээр нэг. Сормоосоо сайн мэдэхгүй л энэ унтаал босоод ирсэн чи алга болсон юм байсан шүү дээ. Би хүмүүстэй бодлоо гэж хэлж чадахгүй байгаа юм чи. Яа. Би л өдөр 24 цэцэрлэг төстэй амар тийм амар хэцүү байдаг байсан. Бүр ингээд гэр орноо санан хүүхдүүд амар уйлн өмдөндөө баан маань тэгээ багш нь зоодно заа юу. Тэгээ ингээд хаяа нэг эргэлт ирж болдог. За 3 дахьд илүү 4 дахьд жишээлбэл нэг эргэлт авдаг. За. Тэгээ ингээд эргэлт ирэхээр би ингээд угаасаа уйлаад угаасаа би газар авахгүйгээ мэдэн штэ ингээд намайг угаас дагуулж өгөхгүй юм мэднэ. Гэхдээ ингээд аавыгаа ирэхээр би ингээд аавыгаа амар илэг барьдаг гэсэн санддаг байхгүй. Намайг өстө эндээс аваад яв, намайг тэрч ингэж зодоо, тэрч ингэж зодоо тэгэл амар ээж бол битгэл юмраад миний охин 2 хоног тасчихсан юу. Имээ бол зүгээр нөгөө нэг одоо идэж уух юм ч юм уу солих хувцсан ус авчирч өгчөөл яваад өгчдөг. Тэгээ одоо тэр нэг 24 цагийн цэцэрлэг гэдэг тийм амар ярганы газар байд юм болов. Яг хоо ярга нь бол ярга заа угаасаа ярга. Тэд нар ч жоох хүүхдүүд юм чинь ингээл нэгэнгөө миний сэтгэл зүйн байдлын юм байна тийм байна гэж ярьж чадахгүй шүү дээ. Тэгэл нэг тоглоом тууртаал тэр мэрийг мартчихдаг ч юм уу. Би ингээд тэнд байдаг бахта орой хоолой тийм ботгоны тухай дуу. Үнчин ботгоны тухай дуу юм уу? Бам байлаад энэ дуу явуулдаг гэсэн заяа. Тэгээ би ингээ ганцаараа тэрийг амар санд юм аа. Хүүхдүүд бүгдээрээ ингээ сандлан дээр ингээ тойроо суудсан бахад би ганцаараа согны татсан дээр чи суудсан ингээд. Уйлаад. Мэдэд ингээ нөгөө нэг мөхөө 24-ийн цэцэрлэгээс гарцсан байсан. Нэг талаараа жоохон ашигтай юм шиг, нэг талаараа жоохон амар хүүтэн сэтгэлтэй юм шиг. Тэгээд ажил төрөлний амжихгүй амар завгүй амьдралтай ээж амдар бол 24 цагийн цэцэрлэгт хүүхдээ өгчнө гэдэг чинь ингээ тухтай ажил төрлөө чадна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаараа өөрийнхөө нандин эрдэн, алтан эрдэн гэж гаргаж маргацсан тийм хүүхдүүд ч ээж аахаа нандин эрдэн байгаад байдаг шүү дээ. Нандин эрдэнийгаа ингээ юу ч бодохгүй аваачаад ингээ 5-ын 7-ын 7 хоногийн 5 хоногт нь аваачаад ингээ хайчдаг. Тэнд одоо юу болж байгаа хин ч мэдэхгүй. Тэгж их боддог байлаа. Тэгэл амар гоё за нэг өдөр ингээл болонгууд. Би амар хямдхан заяа бас ганц бичээ ундаанчуд явцдаг хүүхдээс аахгүй. Имээ намайг ингээл цэцэрлэг рүү дагуулж явж би ингээд дунд нь ойрлоо уйлаад орохгүй. Тэгэл юм за дэлгүүр оръё. Им нь гоё юм авч ий гэлэнгүүд. Гоё юм уу? За. Тэгээ одоогоор ингээ ярих юм бол та нар юу н мэдхүүгүй мэдхгүй байна заяа. Янзаг гэж бичээ юм байдаг заяа. Нэг янзаг тэгээ буйлт гэдэг ундаатай ингээл ахуулга одоо мангар жаргалтай гэдэг. Баяртай юм ээ гэдэг ингээ өөрөө цэцэрлэг рүү яваад орчдөг заяа. Заримдаа бас амар новшин зан гаргадаг заяа. За гоё юм ахуулчингуу. Дээд цэцэрлэгийнхээ үүдээр ороод хувцснаар сольж агаад би орохгүй. Тэгвэл юм хүн гоё юм аваад өгöd тахчаа ямар сонирхол гаач байна юм. Яа цэцэрлэг бас эвгүй байсан ш. Би бараг тэр 24 цэцэрлэгт бараг 3 жил мэл явсан баха. Яа. Тэгээ би одоо ээж аав тэгдэхгүй. Одоо ч би эрэгтэй дүүтэй штэ тэр одоо жоохон бацсан байдаг. Чи та юу наатахад яа 24 зөхгүй байгаа. Гэж би хэлсэн. Тоглоомор л ээж лаа л та. Намайг ингээл 24 мөрөд амир явуулаад байдаг гэсэн мэт ягаад наад хүүхдээ 24 явуулахгүй байгаа лээ. Гэлэнгүүд ээж тухайн үеийн нөхцөл байдал одоо үеийн нөхцөл байдал шал өөртөө ариун санаа гэлдэггүй. Үгүй хүүхдэл хүүхэд би бүр муугаа барьцсан байгаа. Дүүтэйгээ бүр нийлах дүүтэйгээ барьцаад байдаг зөө би. За одоо хідүүлэнд нэг явуулах нэг тийм бяцхан даалгавар байгаа зөө. Гэхдээ би даалгавраа бүгдийг нь бол хийцээ одоо зүгээр явуулахад л болно. Өнөөдөр 5 цагаас өмнө явуулах болох байхгүй. Тэгээд газ энийгээ явуулчаад бөөнөрөө бэлгэлдээ яваад бэлгэлдээ явж өчөөд хоолоо идээд тэг мэдээж нүрэ маа будаад ажилтаа явна. Ойртоо баш 50 одоо өдөр хоног сар хугацаанд бол өнгөрч байна. Гой бичлэгээ хиймээр байдаг, гой бичлэгнүүд хиймээр байдаг. Тэгээ одоо бүр эхнээсээ ахуулаад хүмүүс тэгээд ах юм.
Үгүй ер нь ингээд заяа. Миний ганц хэлээд байгаа зүйл ерөөсөө таалагдахгүй бол үзгээ больчих гэж хэлээд байгаа шүү дээ. Битгий үз гэдээ ах чинь л. Алфтай юм шиг үзчихэл. Йоо ингээд би чамд ингээд амар дурггүй нэг бүр нэг комент хийсэн заяа. Би бүр чамайг яаж үзэхгүй байх уу? Ингээд амар ядаргаат миний YouTube дээр амар гарч ирээд бах юм. Чи намайг блоклно гэж байхгүй бүр харахаар дурггүй ирээд бах юм. Та нар ямар амар тийм муухай тийм энергитэй амьдардаг хүмүүс вэ? Тэ. Тийм биз дээ. Тэгээ ярьж байгаа юм таалагдахгүй байна. Бага байдал нь таалагдахгүй байна. Хоолой таалагдахгүй байна. Бараг өсөн ч таалагдахгүй байна. Ястаа нэрээ дайлдал хийсэн хилтэй амтай ястаа нэг муухай хөхт энэ төр гэсэн аа бүр эргүүмаар үлгэнүүдэд зайлаач писта яг тэгж хэлмээр байгаа байхгүй юу? Хин намайг үзгээд байгаа юм юу юм? Тийм биз дээ. Би намайг үзээд их намайг байн үзээрэй, лайк дараарай, subscribe дараарай гэж хэлж удаа байгаа юу? Байхгүй заяа. Тийм болохоор надад дургу мургу үзмээргүй байгаа хүмүүс нь ерөөсөө битгий үз за. Паран бэрэн бүр солиотой сэтгцэн өвчтөр ирүүгүй л гэнүүд. Энэ ер нь ингээд байгаа орчноосоо болоод тэгээд идэм үү яагаад идэм хиттих ийм стрессийн донд байцаараа бүгд ийм бүр маш их тэнэг болцсон юм уу гэж бодох шиг. Яг зөвхөн ингээд намайг ингэсэн дээр би ингээд байгаа юм биш үү? Би хаяа уйдахаараа би Facebook ордог байхгүй юу? Тэнгүүд ингээд нэг хүмүүнийг ингээд амар муултан ингээд доор нь ороод харангууд ингээд ёо ямар амар хүн амтны доромжилт юм бэ бурхан минь. Бурхан минь. Тэр одоо хин блэ нэг хил мэлээ гараа бүжиглээд байдаг тэр охин мөхнийг одоо яаж байгаа? Бүжиглэхгүйгээ яах юм? Хил амаа гаргасан ч яадгийн та нарын хилийг гаргаад тэр одоо хар хүн амтнд үнэхээр тэгэж явуулдаж унтаж ивцэн бол та нарын биеэр унтаж ивдэж явуулчихад байгаа ш бүр нэг мэдрэл муутай өвчтэй бүр их орныхоо нэрийг бодмод гээд дээж аавынхаа нэрийг бодмод гээ бүр юу ч яриад байгаа юм бушаа сонирхолтой. Нэг анууч ингээд нөө фитнес ихч нэг гадаад бүндээ бас ингээд нэг үерхэж байгаа барьж байгаа сууж байгаа барьж байгаа гэж хэлсэн чил. Бас л нэг харын дэвсгэр ёо бүр яагаад тийм амар сонирхолтой хүмүүс ийм би бүр гайхаад байгаа. Гайхаад байгаа юм та нарыг би бүгд чаа. Ингээд хүний толгой дээр ингээд өвсийг харж явснаас өөрийнхөө толгой дээрх бухлыг харж явцгаа гэд нэг үг байдаг штэ. Гоё үг хэлж чадахгүй юм бол ерөөсө тэрүүний амьдрал руу битгий орж, битгий тэрүүний хувийн асуудлын талаар, хувийн зүйлийн талаар олон долларын битгий ярьцээ гэж хэлмээр идэг. Тэгвэл сая амар гоё сэрсэн бүр мангар айгуу сайхан утаад айгуу гоё сэрсэн. Тэгвэл яагаад гинт ингээд мэдрэл нь хөдөлж юм. Одоо яг юу яагаад байна? Одоо яг миний энэ богинохоос таалагдхаа болж эхлэв энэ заяа. Би одоо энийг будуулах уу эсвэл дахиад үс залгуулах уу тал дээр би бодоод байна заяа. Яг ингээд өмнө нь яг ийм богинохон байдаг бахта бас нэг тийм амар тийм гоё харагдаад ингээд гоё харагдаад идэв бэсэ. Одоо ингээд ургаад хүзүү жоохон ийм болоод ирэнгүүт ингээ миний хүзүүг ингээд дарж эхлэх байхгүй даа. Урт хүзүүг маань ингээд урт хүзүүг харагдуулаад байгаа байхгүй. Тийм болохоор энэ үсийг би яг яах ёстой вэ гэдгээрээс ойлгохгүй байна. Дээрэс нь би энэ бүтэн цанд нөгөө нэг уулан дээр очисон амтэн чинь тэр нэг гарч ирсэн юм сони амтэн ч одоо солонгосоор нь узуурэ гэдэг амтэн заяа. Маа найзлаа болохоор битээр анх харчаад ингээд бамбруушны зулцаг байна гэдээ бүр амар ингээд яг бамбруушны зулцагтай бүр мангар адилхан заяа. Тэгж байгаа дахиад ингээд амар сайн яагаад ихшилсэн чинь узуурэ гэдэг амтэн заяа. Тэр ихтэй ингээд юу яд юм бэлээ. Тэгэд 10-аас 12-уулаа тэгэж амар бүлэглэн амьдралдаг гэх юм уу. Олуулаа тэгэж хамт амьдардаг. Тэнгүүтээ жимс мимс жиддэг. Бүр зарим айлууд бүр ингээд зарим тийм хөдөө мөдөө амьдардаг Америк тийм одоо том газартай айлууд бол гин мөртөө хүртэл хийж яадаг гэж яахгүй. Тэгээ жоохон ингээд амар өлцсөн ч юм амар стресстэй байх юм бол хүнлүү бас дайрдаг. Тэгээ одоо тэр өдөр одоо магадгүй ивент өрөнд нь дахиад нэг 10-аас 11 тийм уус руу байсан байх гэж би бодож байгаа. Гэтэ энэ бүтэн цандаас би дахиад тэр уул руу явна. Яагаад гэхээр уулан дээр очисон чинь 2 муур байсан. Тэр 2 муур маань ингээд нэг нь ингээд жирэмсэн заяа нөгөөд нь болохоор нэг хөгшин муур байсан. Тэгээд хоол авахгүй хөрх юмд ингээд уул нь яг гудамжны муурнууд юу ч хамаагүй гэдгийг нэгддэгтэй гэхдээ болохгүй байхгүй ингээд би энд нь муу. Тэгээд би тэр хоёрт
Муурны хоол аваач өгөнгөө ууландаа угаасаа гарна. Тэгээд нэгт хүн байвал нэг дээрээ. За тэр өдрийн хувьд заяа би ингээд уулан дээрээ бичлэг хийж ингэж уулан дээрээ би очиод миний сарын орлого зарлага оройн сонин сачин мачин ингээ те ингээ тиймэрхүү юмнуудын талаар би ингээ төлөвлөгөө зохиох ч юм уу ярих ч юм уу тооцоо моцоо гаргах ингээ зорилгоор явсаахгүй юу. Тэгээ уулан дээр очиод гарсан чинь ингээд хоёр муур зур гэснээр үл мэдэх амтан гарч ирээ би бүр тэгээ ингээд цусааргаад нэмэсэн чинь ингээд цаг маг амар удаа явцсан. Тэгсэн чинь утасны тэнэд дуусаа унтарсан заяа. Тэгээ би бүр за одоо ингэсгээ бууй та гэж. Яг чинь цаг маг чинь 7 өнгөрцөн байсан юм чинь орой болцсон. Тэгээ уулын оройноос ингээд доош бууж байгаа. Сарны гэрэлд ингээд зам ам бол харагдчихлаа байгаа юм л та. Нэг тийм амар бартаатай нэг хад маттай тийм зам биш байсан аахгүй. Тэгээ ингээд буугаа явжсэн чинь ингээд урдаас юм хоёр духны гэрэл асаад болтгоо. Нөгөөд ингээд мэдээж тэр хоёр хүн чинь доор ингээд зогсож байгаа. Би чинь дээрээс бууж байгаа юм чи угаасаа очин тодорхой шүү дээ. Тэг ингээд очиж байгаа шин хоёр өвөө заяа над руу оршно. Ийм харанхуй хахад ганцаар айхгүй байна уу гэлжтэй. Яг би тэр тухайн үе хүртэл би ингээд өнөөдрөөсөө сайхан байлаа. Сайн муур ямар хөөрхөн жижиг юм бэ жирэмсэн яг ийм юм бодоод би явжсан. Баггүй бүр юу айхан байх юу ч бодохгүй ингээд амар гоё тааш явжсан чи гинт айхгүй байна уу гэлснээс нь болоо би бүр айгаад. Тэгээд гид миний нэг сонсдог аллаг маллаг юу мүү бүх юм бодогдоо заяа. Тэгээ би ингээд эргэж харснаа. Ань юу? Ханаад амсаа уу? Ерөөсөө айхгүй. Тэнгүүд шууд ач хам гурдэр гүүгээд. Пиу ингээл гүйцэн заа. Тэгээ эргээ харнууд гэрэл наттай ойртох үедээ наттай ойртчих үедээ. Тэгээ санжигч гүүж явж байгаад ингээд нэг тийм том шатнаас жижигхэн шат гэж бодоод том шат байсныг мэдэхгүй хийг гисгэж би унаад заяа. Тэгээ ингээ миний хөлний шагаа ингээ хавдаад. Тэгээ би ингээ доголж явсаар гадны хоолны газар орж уцаа цэнэглүүлчихэд тэгээ тэр бичлэгнийхэн сүүлийн бүс бичлэгээсэн баггүй. Тэгээ гэртээ хараад найзууд би нэг хоёр өвөөгөө сайгаа миний хөл ингээд хөрх юм. Харин хамт явж өгмөр байгаа ч гэсэндээ ажилтаа байгаа доолгоор яана. Миний маяг ууланд гарчаач хүн олдохгүй байна уу? Тэгээ энэ 7 хоногийн бүтэнцэнд уул гарна тэгээ манайхнаас уул гармаар байгаа амтан байвал хэлээрээ бүүнөр хамт ууланд гаръя. Тэ нэг тиймэрхүү сонин сайхантай байна да. Тэгээ хувцснараа өмсөөд бэлгэлдээ явцгаая. Даалгавар бол амжилттай 5 цагаас өмнө амжиж явууллаа. Мундаг штэ ариун санаа хөөрхөн штэ. Зэ баярлаа. За нэг иймэрхүү хальт нарын тос түрхээд үсээ боочлоо. Тэгээд бид одоо төлөө бэлгэлээ хувцсыг өмсөе. Минийхөө ээж нь бэлгэлдээ өгчөд ирээзээ юу? Агаатайгаа сайхан тоглоо ижижээ юу? Ногоон хослоо өмсөө өгч. Ойр бүр гадаа амар хүүтэн за тэгээд би ээжтэл юм хүүтэнд айгуу тийм харшаад идэм шоомоо. Жохон ингээл даарчингууд шууд хоолоо сэргэнэл жохон даарчингууд ясмаас янгинаад шүү дэнчтэй. Яс янгиндаг нас ирсэн байна. За хувцас бол ингээд нэг иймэрхүү ногоон хослоо өмсч. Энд дээрээ тэгээд ямар ингээд хүүхдэл ингээ гараа шалт яваад илтэйш нэг ганц цамц болоо өмсч. Энэ бас ногоон цамц. Энийг би өг өчтөрийн бэлгэлээр өмссөн байхгүй юу? Гэтэ уугаагүй. Нэг тийм муухай тийм хөлс хүмүүсэл ерөөс өнөртөхгүй байгаа учраас зүгээр өмсцгөөе. Окей. Маш тийм цэвэрхэн, амар цэвэрхэн мангар тийм амар лаг татвал гэдэг охин шиг харагдаж байна. Манай фитнес нэг амар царайлаг залуу байгаа за. Тэр ихтэй тренер бол биш бах. Зүгээр манай ингээ фитнесийн айл нэг багш нараас нэг хичээл авдаг тийм тамирчин байж магадгүй зэ. Гэхдээ бас тамирчин гэж хэлэхэд би нас нэг тийм гоё муу бас биш ээ. Тэгэхээр зүгээр нэг хичээл авдаг нэг залуу байж магадгүй мангар царайлаг. За нөгөө нэг алдартай цэгэр цүнх. Мэдээж чихвч байхад болно. Чихвч маань өнөөдөр өгзөг их учраас хөлний маань нэмэлт төхөөрөмж. Тэгээ нэг ийм сав. Ёй! Миний усны шейкер за би бүхэлдээ 2-2-ийн шейкер саваа фитнес дээр алга болгосон заяа. Би нэг гадуур ингээл нэг юм ингээд санжигнал ингээд нэг санжигнаа хөсгөл байна л та. Гэхдээ би ус уух ёстой тийм үү фитнес дээрээ. Тийм болохоор авч явахаас арга байхгүй. Тэгээ би өнөөдөр дахиад нэг усны сав захиасан заяа. Тэр маргааш магадгүй ирэх байх. Ээж нь тасгалтай өчөд ирээ заяа. Окей.
дүүтэйгээ тэгэхэд цаахан эвтэнээс тоглоо байж байгаа юм дөө. Тэгээ ороод ирэхэд нэнийгээ алаа идсэн байв. Хоёр хүүрэн. Өчтөр би найзлуудтайгаа нийлж баахан пицца чик идээд тэгсэн чинь миний хайртай хэвлэнгийн булчин маань гарч ирэхгүй л юм л та. За бэлтгэлтэй явцгаая.